Сайн байцгаана үзэгчдээ, мөрөөллийн нэвтрүүлгийн хүүхдийн байр зориулсан дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаарт хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхээс илүүтэйгээр мөрөөдлийнхаа төлөө зогсолтгүй хөдөлмөрлсөн нэгэн эрхмийг энэ удаагийнхаа дугаарт ярилцахаар бид урьдсан байгаа. За мэдээж маш сонирхолтой хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн ийм газарт бид ярилцлага эхлүүлэхээр ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн нэвтрүүлэгтээ хамтдаж мэдээж хинтээ ярилцахаар бас нэг сонирхон үзээрэй. За юун түрүүнд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд танд баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад ярилцлага эхлүүлье тий. За баярлалаа, мөн намайг энэхүү нэвтрүүлгийнхаа бас дугаарт урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Намайг Мөнхтлаг гэдэг. За ер нь бол одоо сүүлийн үед бол илүү олон хүмүүс танигдсанаар бол дүүдүү тулгаа гэдэг одоо нэртэй болсон тий. Тэгээд дүүдүү гэхээр бол маш олон ээж аавууд хүүхдүүд бас манай дүүдүүгээс гаргадаг маш олон одоо үйл ажиллагаануудыг бүтээгдэхүүнүүдийг л мэддэг байгаа. Загвартайг сонирхолтой хүүхд, техник загварт сонирхолтой байсан учраас яг энэ сонирхлынхаа дагуу шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуульд бол одоо 9 орж одоо төгссөн байдаг. Тэгээ механик инженерийн мэргэжилтэй. За мөн би бас хүүхд байхдаа бол тухайн үед зах зээлийн одоо шинэ нийгэм шилжиж явах үед бол анхны одоо хүүхдийн байгууллагын нэг байх болох Монголын скаутын холбоо ингэж одоо бүх орон нутгуудад бол үүсч бий болж байхдаа бол Баянгор аймгийн бас анхны скаут хүүхд байсан. 3 дугаар курст байхдаа Монголын скаутын холбооны үндэсний төв штабд бол одоо хөтөлбөрийн ажилтнаар бас илсэн ажилд орж ажлын гараагаа мэл хэлж ирсэн. Тэгэхээр багасаа л ер нь жаахан шинжлэх ухаанд бүтээлч тийм хүүхэд байсан гэж ойлгох нь шүү дээ тий. Ер нь бол бидний насны за надаас дээш эсвэл миний үеийнх ч юм уу хүүхэд залуучуудын бас нэг бахархан дуурайх нэг одоо хүн баатар байсан. Тэр нь бол Монголын анхны сансрын нисгэгч гүр архиж байгаа байсан. Ер нь бидний насны ах юм бол бүгд л сансарт нисэн сансрын нисгэгч болно гэж хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн. Тэгээ ягаад сансрын нисгэгч болно гэхээр сансрын нисгэгч нар бүгдээрээ маш сайн онц сурдаг, эрүүл мэндийн хувьд бас маш тийм өвтгш, тэгээ маш их юм нийтэж байгаль одоо ойр орчин одоо хүмүүстэй их одоо халамжтай тийм ийм одоо ингээд хамгийн одоо сайн хүн байдаг хүн бол одоо сансарт нисэх боломжтой гэдэг л одоо хүн болол ярьдаг байсан учраас бид нар аль болох тэрнлүүд өгч тийм хүн болохыг л хүсдэг байсан мэдээж хүүхд насндаа. За тэгээд оюутан болоод бол мэдээж бас арай өөрөөр хардаг болсон. Тэгээ илүү ингээд сонгосон мэргэжилтэд бас цаашдаа ажиллах энэ чиглэл рүү бол илүү ингэж холбогдсон. Тэгээ ер нь бол их сургуулаа төгсөөд бол би хүүхдийн цуслангийн чиглэлээр цуслан дээр явагддаг одоо үйл ажиллагаа хөтөлбөр за цуслангийн менежментийн чиглэлээр бол илүү ингэж одоо мэрэгшиж бол ажилласан байж байгаа. Тэгээ 2004 оноос хойш бол миний цуслан гэж энэ цуслангийн бас захирлаар за дараад нь Америкийн Индианагийн олон улсын цусланд за 11 онд би Хонконгод олон улсын цуслангуудын захирлын сургалт за ингээд дайн болон шивэдэд бас яг энэ чиглэлээр ингэж бас ажиллах энэ боломжуудыг сайн дураар ажиллах юм бас боломжууд бол олцсон. За мөн дээрэс нь NASA маань одоо Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA бол өөрөө хүүхдүүд зориулсан бас туслангийн хөтөлбөртэй байдаг. Америк, Канада, Туркид одоо ингээд Space Camp гэдэг хөтөлбөрүүд байдаг. Эдний бас хөтөлбөрүүд нь хамрагдаж бас тэр хүмүүстэй одоо ч юм ингээд холбоо харилцаатай хүүхдийн туслангийн чиглэлд ажиллаж байна. За мөн Унгарийн сансар судлалын нийгэмлэг, Хонконгийн сансрын туслан зэрэг байгууллагатай бол бас хүүхд солилцооны хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлээ явж байгаа. Дүүдүү гэдгийг хүмүүс мэддгээгээ дүүдүү модон машин, дүүдүү шинжлэх ухааны музей гэдэг. Тэгэхээр энэ ажлуудаа хязгаарнаас эхэлсэн байна. За энэ үнэхээр миний хувьд бас ингээд миний магадгүй амьдралыг нэлээд өөрчилсөн бас үйл явдал болсон. Би 2008 онд Америкийн Индианагийн Блумингтон хотод байдаг Рансбург гэдэг одоо скаутын олон улсын цусланд бол Монголоос анх удаа олон улсын цусланд ажиллах хөтөлбөр гэж эхэлжээс энэ хөтөлбөрт ингээд цор ганцаараа анх удаа явж ирсэн. Тэгээ маш олон зүйлийг харж ер нь хүүхдийн туслангийн хөтөлбөр гэж юу байдیں те цусланд хүүхдүүд гэр бүлээрээ ирээд юу хийдэг гэдгийг бол тэндээс харсан. Тэгээд амралтын өдөр болгон би Америк айлуудад урагддаг байсан. Тэгээд нэгэн айлд урагдаад очиход хүүхдийнхээ өрөөнд нь ингээд модоор хийцэн маш олон машинууд ингээ өрөөстэй байсан. Тэгээ би бол анх тэрийг хараад бол үнэхээр гайхсан. Яг л бидний нөх хүүхд байхдаа хийдэг байсан одоо модон машинууд гэтээ дугуй нь өөр ингээд гоё хунцар дугуйтай. Тэгээ машиныг ингээд аваад үзэнгүүт машинд ороо ингээд жингийн тааруулсан ингээд юм хүндрүүлэгч тугалгуунууд хийцэн. Тэгээ хажууд нь бас ингээд машина хэрхэн хийх вэ гэдэг юм одоо сэтгүүлүүд номнууд байсан. Тэгээд энэ болохоор юу байсан гэхээр Pinewood Derby буюу нарсан модон машины уралдаан гэдэг хөтөлбөр байсан.
Монголд энийг хийх хэрэгтэй юм байна. Монголд ерөөс өнцөг болон бүр энийг хүүхдүүд хийх хэрэгтэй юм байна. Тэр машиныг хийснээрээ хүүхдүүд бол ингээд маш олон зүйлийг бол сурж аавна. Тэгээд хүүхдийн оролцоо гэж тухайд их ярьдаг байсан. Жинхэнэ олон хүүхдүүдийг, охид хүүхдүүдийг зөвхөн бага насныхан гэлтгүй дунд сургууль ер нь бүх насны хүүхдүүд энийг бас хийж томчууд хүртэл оролцох боломжтой байна гэдэг. Би анх тэр машиныг хараад үндсэндээ нэг 7 хоног би яг бүр ингээд нойргоо онсон. За Монголд очиод би ингээд буцагч бас төгцсөн байсан. Энийг би хэрхэн хийх үү, яаж хийх үү? За насан модон машинкаар бас нэг тийм тохиромжтой биш. Ямар нэр өгөх үү гэл те. За дүүдэн машины хайрцаг дотроос бол манай дүүдэн машиныг хийх үндсэн насан модон бэлтгэц. За ингээд дөрөв дугуй болон хатааснууд нь ингээд гараад ирж байгаа. За ингээд хүүхд болгонд ижлэхэн юм өгдөл өгцөн. Тэгээд энэ модыг ашиглаад хүүхдүүд өөрсдийнхөө ингээд нөө хүссэн загварын машинуудыг ингээд хийх боломжтой. Машинд л өөр ингээд загвар бол хязгааргүй. Хүүхдүүд өөрсдийнх нь төсөөллөөр шинээр зохион бүтээж байна. Гэхдээ дүүдэн машин бол нэг зориултын зам дээр өнхөрж уралддаг учраас стандарттай байгаа. Дээдлэн 140 г. Тэгээд яг нэг зориултын дугуй болон энэ гол тэнхлэг буюу хатаасыг хэрэгэлдэг. За ингээд нэг гол суур шиг юм зам дээр өнхөрн. За өнхөрн гэдэг маань энэ бол ерөөсөө яг нэг потенциалын энерги, кинетик энерги. За дээрэс нь ингээд салхисусаа явж байгаа нь өөрөө айраа динамик байна. За тэгээд айлхаар дугуйны үрэлтийг багасгах болохоор үрэлтийн хүчгээ те. Маш олон зүйлсүүдийг хүүхдээ зүгээр ингийн хийх явцдаа ингээд одоо физикийн маш чухал зүйлүүдийг ингээд суралцаад авчдаг. Дүүгийн шагналд ирсэн харандаа дүүдэн машин зурдаг харандаа гэж нэг дуу байдаг гэсэн. Тэр дууны үг нэг бүдэг бадаг санагдаа. За ямар ч дүүдэн машин гэд нэрлэх юм байна гэд. Тэгээд дотроо дүүдэн машин гэл. Тэгэл ер нь Америкаас буцтлаа бол би энэ хүмүүстэй нь холбогдоод тэр Pinewood Derby-гийн холбооны Аз болоход миний одоо ажиллаж исэн цуслангийн одоо хөтөлбөрт нь тэр нэг Америкийн Pinewood Derby-гийн холбоогийн бас гишүүд нь байж агаад санамсаргүй бас нэг хоолн дээр танилцаад намайг буцахын урд өдөр ингээд надад бас ингээд маш олон зүйлсүүдийг бэлэглээд Монголдо ингээд амжилттай эрхжүүлээрэ хамгийн гол нь энэ нөх хүүхдүүдэд техникийн боловсрол олгохоос илүүтэй нөх гэр бүлийн хөтөлбөр шүү энийг чи хамгийн чухал юм чи энэ шүү гэж хэлсэн. Тэгээд үнэхээр энэ тийм байсан. За ингээд дүүдэн машин гэдэг нийгмийг би ингээд Америкаас босож ирэхдээ ингээд дотроо тээж ирсэн. Дүүдэн машины Улаанбаатартай авах шалгуур анхдаар уулзлаа. Өнөөдөр спортын дуурайнд олж байгаа. Тэгээд хүүхдүүд 3 насны ангиллаар 3 зам дээр явагдаж байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор би Америкаас Индианагаас буцахдаа Чикаго хотод бас нэг хамаатныдаа нэг 7 хоног болсон. Тэгээд тэгж явж байгаад Чикаго хотод танилцаж явж байхдаа ингээд маш том тийм гоёмсог байшин. Тэгээд дээр нь Children's Museum буюу одоо хүүхдийн музей гэдэг нэрлэгдсэн тэр том байшин гарсан. Тэгээд яагаад хүүхдийн музей байд юм болоо гэд үнэхээр гайхаад тэгээ очиод орох гэсэн чинь намайг оруулаагүй. Та заавал нөө хүүхдтэй байх хэрэгтэй. Хүүхд чинь аанаа ингээд. Тэгээ би буцаж ахындаа очиод ахих нөө бага насны охиныг нь хөтлөөд буцаж ирээд нөө хүүхдийн үзүүлэн ингээд тогтуулангаа би давхар тэр бас ингээд Кохол гэдэг Чикагогийн Children's Museum-ыг үзсэн. За үнэхээр юм би шоконд орсон. Тийм л бүр ингээд саангууд хөхнөөс нь ингээд сүү гарч агаад ингээд жинхэнэ тракторн дээр ингээд хүүхдүүд суугаад ингээд жолоот ингээд авирилж байгаа тий. Монгол хүүхдүүд би Монголдо энийг хийвэл Монгол хүүхдүүд энийг хараад яаж ингэж одоо баярлж өнгөрж гүөх болоо гэдэг. Тэгээд энэ бол 2008 оны юмыг би ярьж байна. Ингээд анхны авсан мэдрэмж. За би тэгээд Америкаас буцаж ирэхдээ бол нэг нь би дүүдэн машин гэсэн төсөл толгойтой цаасан дээр бас тодорхой хэмжээнд буулгацсан. Хоёр дахь нь болохоор би хүүхдийн музей их систем байна гэдэг энэ санаатай ирсэн. 2009 онд бид нэр анхны дүүдэн машины уралдааныг зохион байгуулж ирсэн бол 2010 онд бид нэгээд 21 аймагт салбартай болчихсон. Дүүдэн машины анх дугаар одоо аврал шалгуулах уралдаанд 28,000 хүүхэд ингэж өөртөө ингэж модон машина хийж оролцсон. Тэр бүх хүүхдүүдийн цаана амар өндөр бүр үнэхээр дүүдэн машин бол байлдан дагуулсан. Үнэхээр амжилттай болсон. Хүүхдийн музей маань бол цаасан дээр байгаа л байсан. Гэтэ би ингээд маш зүйлийг интернетээс хайж судалдаг. За тэгээ сүүлд нэгэ боломж олдоод ингээ гадны улс орнуудаар явах юм бол би заавал нэг хүүхдийн музей болон шинжлэх ухааны музейнуудыг үздэг. Өөрийнх нь нэг Монголд ийм гэсэн төсөөлөл маань ч гэсэн ингээд улам илүү баяржигдаад ингээ явдаг байсан. Тэгээ энэ бол миний ингээд хамгийн том мөрөөдөл болж ингээд одоо зорилго болж бол ингээд ясан. Тэгээд ер нь би яг 10 жил энэ мөрөөдлөө ярьж тээж явсан байлаа. Тэгээ би 2017 онд нөгөө сансрын ийм арт анх байгуулагдаад тэгээд ийм арт нөө дэлгүүрэнд орон нэгдсэн боловч нөө 5-6 давхар нь хараахан нэгдээгүй байсан. Тэгээд тэн дээр нөгөө нэг нэлээд том талбай байна гэд. Тэгээд тэднийхэнтэй очиод надад ингээд цаасан дээр байгаа нөө төслөө үзүүлээд ийм хүүхдийн тоглоомын санаа байна гэд. Угсарсан тоглоомууд дээр байдаг бол бид нар бол ингээд шал өөр тоглоомын газрын ингээд санаатай бүх зүйлийг нь гол нь өөрсдөө бүтээн байгуулах зайлшгүй нөө шаардлагатай. Тэгээд тэр төслөө үзүүлсэн манай ийм артын
буюу Skytrade-ийнх ингээд наа чи үнэхээр сонирхолтой юм байна гэдэг манайхтай гэрээ хийгээд тэгээ бид нар бараг хагас жил бүтээн байгуулалтаа хийсэн. Тэгээ 2018 оны 2 сарын 19-ний өдөр бид нар ингээд анх нөө музейг нээгээд нийтэд нээгээд ингээд хүүхдүүдэд үзүүлсэн. Тэгэхэд би юу мэдэрсэн гэсэн яг миний нөө 10 жилийн өмнө хүүхдүүд ингээд шилэн хаалганы цаанаас одоо ханны цаанаас ингээд музейн доторх юмнуудыг хараад тэр пуужин галын машиныг те сансрын одоо хүлгийг хараад ингэж онгирч гүөх гэдэг төсөөллийг би 10 жил яасан юм а яг тэр өдөр бол мэдээж мэдэрсэн гайхалтай байсан. Тэгээд яг одоо миний арталт бол манай музейн 2 дахь салбар одоо хаан улд өргөд байдаг зайсан ил зохицолборын 5 давхарт ингээд дүүдүү шинжлэх ухааны музей нэртэйгээр ингэж байрлаж байгаа. За таны ингээд олон жил ярьсан мөрөөдөл биелэлээ болсон байхыг харахад бол үнэхээр сайхан. Тэгэхээр над ч гэсэн бас танай музейгээр орж үзэх сонирхол хүсэл илүү их байна. Ингээд бүгд хамтдаа орцгоё тийм үү? За үзэгчтэй нэвтрүүлэгтээ хүндтэй зочдыг бас урьсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүндтэй зочид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн бацгаана хүүхдүүдээ. За одоо хүүхдүүдтэйгээ танилцъя. Бүгдээрээ номхон зогсож хин хэлсэн. Номхон зогссон байж. За бүгдээрээ жах ингэ тайраа зогсчихъя. За хаана ирсэн байгаа лээ хүүхдүүдээ? Тоглоомын газар. Ямар тоглоомын газар ирсэн байгаа? Хүүхдийн. За. За өөрийгөө танилцуулъя. Хэн бэлээ? Намайг Төгсөл гэдэг. За чамайг. Садоо. Садоо. За Яаслан. хин гинэ? Яаслан. Тэгээ өслөн ямар гоё нэртэй. За чиний нэрийг Чилмөө. Тэлмүү хэдэн настай? 4. 4 настай ба. За чамайг хин гэдэг лээ? Зул сандар. Зол сандар. Зулсар. Өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд баярлалаа. Удахгүй юуны баяр болох гэж байгаа лээ? Хүүхдийн баяр. Хүүхдийн баяр. Та нарын хамгийн дуртай баяр мөн үү? Мөн. Шинжлэх ухааны музейд ирж исэн хүүхд байна уу? Би. Та хоёр ирж исэн юм уу? Тэтгэр ярьжсэн. Би жоохон бахтай ижсэн. Уггүй шүү дээ хоёулаа хамт өвөө юм авчирсан шүү. Тэгээ бид хамт ийшээ. Тэр хамтдаа орцгоё тийх үү? Тэгээ. За тийм. За. За сайн байцгаана уу. За дүүдөө музей тавтаа мөрлөөр өгтөдөө. За ороо. За ороод. Тийш орохдоо бутлаа талчин заяа. Тавтаа тайлбар. За. За манай музейд орж байгаа бүх хүүхдүүд ийм онгоцны тасалбар шиг ийм тасалбар авдаг. Хүүхд болгонд өгч байгаа. Тэгээд энэ тасалбарын арталт мөрөөдөл бэлгэлийгээд нэгсэндээ та нар ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох гэж байгаа юм те тэр мэрэгчлүүд чинь энэ ч байгаа гэсэн үг. За. Ямар аттай хүүхдүүд вэ? За хүснээрээ тоглох нь шүү дээ хүүхдүүдээ. За үүднээсээ эхлээл үнэхээр нөгөө шинжлэх ухаанд хүүхдүүдийг одоо үнэхээр сонирхол татмаар тийм юу харагдаж байна л та. Орчин харагдаж байна. Тийм тэгээд нөгөө шинжлэх ухаан гэхээр магадгүй хүмүүс бас шинжлэх ухаан гэдэг хүмүүсээс хол гэж ойлгоод байдаг. Тэгээд шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэдэг юм асуулт байдаг энэ хүн болгонд. Тэгээд энд нөгөө нэг суд сэтгэгч шинжлэх ухаанч Аристотель хариулсан байдаг. Шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэсэн шинжлэх ухаан гайхширхаас эхэлнэ гэдэг. Тэгэхээр манай музейд бол бид нар аль болох хүүхдүүдийг нөгөө гайхшруулах ерөөхдөө нөгөө нийгмийн амьдралд нь байдаг одоо гал команд гэдэг юм уу эмнэлэгч гэдэг юм уу те үйлчлэгээний дэлгүүр байхаас гадна нөгөө бид нар нөгөө онгоц пуужин бусад хэсгүүдээр бас хүүхдүүдийг нөгөө гайхшруулах маш олон бас тоглоомуудыг одоо ингэж бүтээсэн байж байгаа. Тэгэхээр гайхширна гэдэг нь тухайн хүүхд илүү нөгөө тэр зүйлийг сонирхоод дараад нь илүү судлаад те тэрэндээ дурлаад илүү сонирхох одоо суралцах энэ л боломж суурин тавигдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт бас хөөрхөн хүүхдүүд зочноор оролцохоор ирсэн байгаа. За хүүхдүүдээ за ахтайгаа мэдлээрээ. Сайн байна уу? За. Энэ ямар хүн гэж бодож байна? Хин гэж хүн гэж бодож байна? Би захирал. Захирлан гэж бодож байна уу? Тэгээ яагаад тэгэхээр дүүдүү шинжлэх ухааны музейн захирал Мөнхтулга ах нь та нарт одоо музейгээ тайлбарлахаар ирсэн байна. За бүгдээрээ музейтэйгээ танилцах уу? За тэгээд манай музейд бол хүүхдүүд хүсснээр тоглож болно. Тэгээ нэгэнд л ороод ирсэн бол манайх нэг цагийн хязгаар байдаггүй. Хонж л болохгүй. Тэр хонхоос босд нь одоо хаатал нь хүртэл одоо тоглох боломжтой гэсэн үг. Тэгээд та нар СУ-гээр үйлчлүүлж болно, гал командаар орж болно, эмнэлэг дээр орж болно, эсвэл шуудан дээр очиод захиа бичээд гэрийнхэн лугаа захиа бичих хүртэл боломжтой, сансарт ажиллах хүртэл боломжтой. Тийм болно тоглоомуудын юмнуудыг бид нар одоо дүүдүүгийн хамт олон нь бол ингээд Монгол хүүхдүүдэд зориулж бүтээн байгуулсан байгаа. Тэгээд хүснээрээ манай музейтэй танилцаад тоглоорой. Тэгээд хэсэг болгон дээр бас нөө өмсөх нөө хувцас хэрэглэлүүд нь байдаг. Тэгэх юм бол илүү та нар одоо үйлчлэгээний ажилтан ч юм уу те гал сөнөөгч эсвэл сансрын хэсэгч бас болох боломжтой байгаа.
За яваарай. Тэндээсээ хувцснуудаа өмсөд энэ чигээд галс өнөгч бол тоглох боломжтой гэсэн үг. Ямар машинд орж ирээ суудсан бэ? Гал компани машинд. Командын машинд одоо сууж байгаа хүн чи юу хийх ёстой вэ? Гал гарч байгааг хэсгэлөө очоо тэгээ усаа цацаа тэгдэг. Гал унтраадаг тий. Тийм. Чамаа хин гэдэм бэ? Намаа хөөрснө гэдэг. Намаа хаяа. Зүрхээ гэдэг. Зүрхээ гэдгээ. Намаа хэд бабатай гэдэг. Бабатай гэдэг юм аа. Ямар хөөрхин. Юу хийж байгаа та хоёр? Эд гурав. Тийм. Үнэхээр гой тоглох гинөө. Үнэхээр гой тоглох гинөө. Энэгээр дуу дамжуулдаг хоолой байгаа. Энэ зүгээр сангийн хоолойгоор ихсэн. Одоо энэ улаан нь галт командын 2 дахь хурд байгаа гэсэн үг. Чи галт командын 2 дахь хурд гараад та. Тэгээ энэгээр хоорондоо ярилцсан гэсэн үг. За. Ойлгосон. Шар нь хаашаа явсан бай. Шар нь C рүү орсон бай. Чи галт командын 2 дахь хурд гараад яг энд байгаа. Иш энэ лөө минь доо иш. Тэр. Та ярта. Хогийн машин юм аа. За, машин хийх суух юм. Бүх юм харагдаж байна. Энэ юу вэ? Энэ болохоор муу гарных нь хийгээр гард юм тий. Тэнд болохоор нөө би нар нөйдэг ээжүүд нь хүүхдүүдтэйгээ ингээд зарим нэг нь унтаж яриад. Яг бид нар ормор өстэйг түр авчихсан байгаа. Энэ бага насны хүүхдүүд гэж байна. Юу цацсан байгаа? Ой, ангат. Ой. Сууж үзсэн үү? Үтэйгөө. Би жоохондоо үдчихсэн мэ ээжтэйгээ. Авсан сууж үзсэн юм байна тий. Аав юу идэв? Аав нь ингэ. Аав маань батвал аав маань өвчтөний жилдэг. Ээж нь. Ээж маань банкаа ажилладаг. Дараагаар ажилт юм биш үү те? Тэгээд бас ингэ өсөрдөм байна. Ер нь бол янз янзын юмар ингээд эргүүлж мөргүүлээд ёо. Энэ хэсэг бол үнэхээр сонирхолтой байх шиг байна. Хүүхдүүд бүр салж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо бол нөө дэлхийн гадаргуугаас 420 км-ийн зайтай олон улсын сансрын станц бол одоо дэлхийг тойроод явж байгаа. Тэгээд дэлхийн 5 орны сансрын нисгч нар ингээд 1998 оноос хойш бол ингээд задгаа сансарт бол ингээд ажиллаж байгаа. Тэгээд яг тэр олон улсын сансрын станцыг жижигрүүлсэн хувилбарыг бид нэр Space Монголын сансрын станц гэсэн нэртэйгээр ингэж одоо 3 модултай байгуулсан байгаа. За яг энэ модуль хэсэг нь олонгод хүүхдүүд нөө хувцс хэрэглүүдтэй өмсөн. Тэгээд яг сансрын нисгчийн хувцс. Тэгээд бид энэ хүүхдүүдийн ингэр дээр болохоор бидний нөө бахархал болсон Гурагча баатрын ниссэн Интеркосмос хөтөлбөрийн логонуудыг оруулсан байгаа. За хамгийн голын хэсэг болохоор энэ модуль 2 гэж нэрлэгдэж байгаа. Одоо яг нөө нисгэгчийн удирдлагын бүхээг за тэгээ энийг бол бид нар бас яг бүгднийг өөрсдөө байгуулсан. Одоо энэний цаана бол DSP байх гэж байна. Энэ ингээд нөгөө нэг барилгын компаниуд заслихад нөгөө нэг дүүжин таац бишээ нөгөө уян таац гэдэг шүү дээ. Ингээд уян таацаар ингээд энийг нэгээд өгсөн. За нисгэ болцсон нөгөө сүнөөгч онгоц болоо нисдэг тэрэгнээс А2 онгоцны нөгөө жижиг энэ пербор гэдэг нэртэй юм удирдлагын аппаратуудыг бол ингэж авч байрлуулсан байж байгаа. За тэгээд яг олон улсын сансрын станцаас авсан нөгөө нэг одоо оригинал бичлэгийг бол энэ чагаа цаана ингээд 3D маягтай ингэж харуулад хүүхдүүд илүү нөгөө нэг сансрын нисгчийн хувцас өмсөд энэ сүнөөгч онгоцныхын буюу сансрын нисгчийн скабандрыг өмсөд ингээд дөрдөө хувраад орох тоглох боломжтой. За энэ 3 дахь хэсэг нь олонгот одоо яг энэ олон улсын сансрын станцын бичлэг байгаа. Одоо олон улсын сансрын станц бол яг л энэ байгаа. За энэ бол сансрын нисгч нар. Тэгээд олон улсын сансрын станцаас нөгөө сансрын нисгч нар хүүхдүүдэд зориулаад ингээд хөөрхөн юм сонирхолтой нөгөө туршилтуудыг хийдэг. Дунд сургуулийн хүүхдүүд зориулаад тэгээд тэрийг нь бид нар бас энэ ингээд байршуулаад хүүхдүүд харуулах боломжтой. Ийм байж байгаа. За тэгээд энэ болохоор ер нь сансрын нисгч нар задгаа сансарт ажиллахдаа нөгөө бэлитэй ажилладаг. Тэгээд нөгөө бэлитэй ажиллах нөгөө мэдрэмжийг өгөхүүднээ цаана нөгөө нэг юм
конструктор тоглоомуудыг ингэж бас ингэж ухсруулдаг. Тэгээд мэдээж гараараа их билетийг хоёр бол шал өөр мэдрэмж өгдөг учраас бас энийг ингэж оруулсан байна. За энэ ямар хэсэгт ирсэн бэ? Энэ бол манай музейн хамгийн чухал хэсэг, амин сүнс гэсэн үг. Workshop and lab гэж байгаа. Тэгээд музейд орж ирэхэд хүүхдүүд нөгөө дасгалбар өгсөн шүү дээ, тий. Тэгээд дасгалбараараа музейд цагийн хязгааргүй ороод ирнэ. Тэгээд түрүүний нэг гал командын хэсэг, сансрын хэсэг, эмнэлэг дээр одоо чинь өөрхөн жим болон өндрөө хэмжээд нэгсэнд өөрхөн мэдээллүүдийг эрүүл мэндийн юмнуудыг заав гэж нь бас даралт маралтаа үүсэх боломжтой. Тэгээд нөгөө нэг тодорхой хэмжээний даалгавар биелүүлээд хүүхдүүдний мөнгөнд тэмдэгт өгдөг. За мөнгөнд тэмдэгт нь бүр ингээд жинхэнэ ингээд нууцлалтаа үн цаасан дээр хийгдсэн. Зөвхөн дүүдөө хүмүүсэд ашиглагддаг мөнгө. Тэгээ 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг байгаа. Тэгээд тэр мөнгөнд тэмдэгтүүдээ энэ чинь авчирж ирээд манай музей ажилтнанд өгөөд туслаа. Өгөөд юу яана? Нөгөө бүтээл хийдэг онгоц бууж ингээд. Бид нар бас өнөөдөр энэ жил чинь Монгол хүн сансарт нисний 40 жил, Юрий Гагарин буюу хүндрэлттэй сансарт нисний 60 жил ингээд тохиож байгаа. Тэгээ бид нар яг энэ зориулаад музей дээр хийдэг нөгөө жижигхэн пуужингуудыг ингээс хавалцсан тэг хүүхдүүдэд зориулаад одоо бас бид нар энэ өнөөдөр ингээд пуужа хийгээд хийсэн пуужингаа хүүхдүүд бас хөөргөж үзэх боломжтой байгаа. За энэ болохоор манай нөгөө саний нөгөө воркшоп дээр бол нөгөө хүүхдүүд яг янз янзын юм зураг зурна. Тэгээд тухайн нөгөө нэг одоо чинь цагаан сар юм уу? Цагаан сар бол илүү нөгөө ёс уламжлалт тал руугаа тий. Дэлхийн шинжлэх ухааны өдрийг бол илүү нөгөө шинжлэх ухааны тал руугаа ингээд янз янзын бүтээл хийдэг. Тэгээд энэ нөгөө нэг воркшопын хэсгээр хийдэг зүйлийг бид нар нөгөө ковидын үеэр ингэж нөгөө хайрцаглаад гэртээ байгаа хүүхдүүд ялангуяа карантинд байгаа хүүхдүүд зориулаад ийм бүтээлч хайрцаг гэж гаргасан байгаа. Тэгээд яг одоо миний барьж байгаа нь болохоор гуурсан пуужин буюу 6-аас дээш насны одоо энэ нэг жижигүүдэд зориулагдаад гуурсан пуужин ундааны соруулаар пуужа их энэ бүтээл нь байж байгаа. За арай нэг өөр нь тэр нь олонгоо цаасан пуужин гэдэг байгаа. За цаасан пуужин нь болохоор 8-аас дээш насны буюу одоо 3-4 дугаар ангиас дээш хүүхдүүд зориулагдаад энэ хайрцагын дотор ингээд энэ одоо яг энэ бидний өмнө байгаа энэ пуужинг одоо хийх бүх зүйлсүүд нь ингээд байж байгаа. Тэгээд одоо чинь ингээд хүүхдүүд гэртээ очиод за хийхэд зарим нэг нь одоо цавар ч юм уу, скотч ч юм уу те юмнууд нь дутах магадлалтай байхгүй бах те. Тэгэхээр энэ дотор ингээд бүх зүйлүүдийг нь хийгээд төгсөн цавар, скотч юмнуудыг. Тэгээд энэ жижиг сэтгүүл дээр нь одоо би энэ манай музейг зориод энэ нэвтрүүлгээр одоо ингээд хөтлөгчөөр орж байгаа юм хөрхөө хүүхдүүдтэй ахна ингээд дүүдөө музейнхаа ажилтнуудыг төлөөлөөд бүх хүүхдүүдэд энэ бэлгийг өгж байгаа шүү. За та нарт тэр гэртээ очиод бас энийг хийх боломжтой. За яаж хийх үү гэдэг нөгөө нэг гарын авлага юмнууд нь заавар нь ингээд жижигхэн сэтгүүл дотроо байж байгаа. За дээрэс нь энэ хайрцагныхаа гадна талын энэ бүгж байгаа шүү дээ. Энэ дээр нь QR код байна. За энэ сэтгүүл дээр нь ч гэсэн байж байгаа. Энийг нь ингээд уншуулангууд нөө яаж хийх вэ гэдэг нь бичлэг нь бас ингээд нөгөө нэг бичлэгээр оруулсан байж байгаа. Тэгэхээр ингээд гэртээ их боломжтой байгаа. За энэ цаасан буужин маань юу болох вэ гэхээр хоёр ширхэг ийм пуужингийн хошуутай бүх юмнууд байгаа. Тэгээд бид нар нэг ундааны одоо ундааг ингээ уучаад энийг ингээ хайчдаг шүү дээ тий. Тэгэхээр та нар одоо бол ундаагийнхаа савыг хаяггүйгээр энэ пуужингаа хөөрөхөд ашиглана гэсэн үг. Тэгээд энэ нэг бөглөөг нь бас хийгээд өгсөн. За энэ маань тэгээ ямар ч нөө аюулгүй ингээ зөөлөн хушуутай учраас гэртээ юм уу эсвэл бүр гадаа тоглосон ч болно тий. За одоо чи энийг ингээ хүчтэй дардаа. За одоо гэхдээ бүгдээрээ тоолон заяа. 3 2 1 тэгээд нислээ гэж хэлсэн шүү бөөндөө заяа. Тэнгууд чи дараа шүү. За яг нислээ гэхээр заяа. За 3 гэд 3-аас доош тоолно шүү. За тоолъё. 3 2 1 нислээ. За дараагийнх нь юм блэ. За одоо чи. За тэлмүнэ. 2 1 нислээ. Оо арай хүчтэй. Вау. Вау. Тэгэхээр өрөө нь болохоор хайрцагнаас хязгааргүй гэж байгаа. Нэгсэндээ та нар энэ хайрцагт байгаа жижигхэн зүйлсүүдээр ашиглаад ингээд хязгааргүй юмыг сэтгэдэг, ингээд чөлөөтэй сэтгэдэг маш мундаг хүмүүс болоорой гэдгийг бэлэгдээд хайрцагнаас хязгааргүй гэж бичсэн байгаа шүү. За яа. Чилт настай байлаа. 9-тэй. За 9-тэй юм чинь цаасан пуужин. Дахиад энэ чи болохоор хэд настай байлаа? 12 болохоор бас цаасан пуужин. Бусд нь бүгдээрээ урд урдаа байгаа. Гуурсан пуужин гам. Гуурсан пуужин гэдэг нь ундааны сорулаар та нар ийм биш гэдэг өөрөөсөө үлээж пуужингаа явуулна гэсэн үг заяа. Тий, чи болно бас. Мундаг гэж. Бид болохоор юу хэлдэг вүлээ? Баярлалаа. За баярлалаа та нарт зорио ирсэнд. За хасаа асуух юм юу вэ? За асууя. За хүн болгоныг асуулт асууш. За хүн болгоны нэг бодож байгаа. За юу гэж асуумаар байна хасаа? Та нөгөө биднээс нөгөө зарим байр эднээсээс нь баярлаа гэж хэлье. Яа, за баярлалаа. Та бага хахтай ийм музей их юм өрддөг өснөө эсвэл том болоод хий гэж бодсон уу? Тэг ах нь анх удаа нөгөө гадаад явж байгаад хүүхдийн музейг харчаад
Ерөөсөө Монгол хүүхдүүдтэй зориулж хийх хэрэгтэй юм гээд. Тэгээ тэр үед би бас манай хоёр дахь охин төрсэн байсан. Дөнгөж намайг Америкт байхад манай охин төрсэн. Тэгээд бас охиндоо зориулаад энийг хийндэ гэж бодсон. Одоо бол манайх ингээд сая сарын өмнө 4 дахь хүүхэд маань төрсэн. Тэгээд мэдээж би бас хүүхдүүдтэй тэгээд Монголынхон бүх хүүхдүүдэд зориулж ингэж хийсэн байгаа. Тэгээд хүүхдүүдээс илүү бас аав ээж эмээ өвөө бас энэ ирж тоглох бас гоё юмнууд нь байдаг. Хамтдаа тэмцээн болтонд оролцдог. Аха та яагаад ийм гоё музей барьсан? Олон хүүхдүүдийг л баярлуулах гэж барьсан. Тэгээд манай музей өөрөө бас өөрөө юутай? Урайтай. Манай музей маань ямар урайтай юм гэхээр эцэг эхчүүдэд бахархал, хүүхдүүдэд тэмүүлэл, гэр бүлд хайрыг бэлэглэнэ гэдэг ийм урайтай байгаа. Нэгсэндээ та нарыг энэ музей дээр ингэж гоё юм сураад, тоглонгоо юм сурж байгааг чинь хараад ээж аав чинь, эмээ өвөө чинь баярлна гэсэн үг. Дээрээс нь та нар өөрсдөө одоос ингээд цаасаараа пуужи хийгээд энийг хөөргөнө гэдэг чинь ингээд өөртөө ихтгэлтэй болоод илүү гоё хүсэл тэмүүлэлтэй болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ болгон маань мэдээж гэр бүл хамтдаа байгаад аж аргалтай байна гэдэг нь бол гэр бүл бид нар аж аргалыг бэлгэлж байгаа ийм л орчин байж байгаа тий. Гоё асуулт байна. Баярлалаа. Авьяасаа зүйл хүүхд байна энэ чи. Дуулах ч юм уу, шүлэг унших ч юм уу? Цэлмүнэ. За. За чи салгаа юу? За цэлмүнэ. Чи шалгах биш үү? Үгүй шүү дээ. Хүүхэд бидний сэтгэл хөх яргуу яарса ирлээ хүслийн зинхэр шувуу шиг хөх яргуу яарсаар ирлээ. За ямар ч тач мөрөөдлөлийн нэвтрүүлэгт оролцохоор ирсэн зочин хүүхдүүдэд маань музейгээ танилцуулаад, тоглуулад, одоо өвдүүдүү машины араас гарсан олон бүтээгдэхүүнээрээ бас бэлэг болгоо гэсэн танд талархлаа. Тэгэхээр нэлээдгүй хүч хөдөлмөр орсон гэдэг нь одоо харагдаж байна л да. Ирсэн хүмүүс бас яатай. Ингээд ямар их сэтгэл шингэсэн бэ гэдэг энэний цаана ямар хөдөлмөр байгаа вэ гэдгийг хүртэл ингэж бүр ингээд мэдэртэй. Тэгээд энэ чинь яг үндэ худалдаа даваад тавьчихсан юм бол бараг байхгүй. За ганц нэг телевизэн дэлгэцсэн юм уу, камер гэрэлтнийг л одоо тооцох юм бол ерөөсөн бусад бүх юм бол 100% бид нар өөрсдийн гараараа бүтээсэн. Монгол залуучуудад бас захиалга өгж зураг төслөө санаагаа өгөөд тэд нар бас илүү бүтээж манад одоо хүлээлгэж өгдөг. Нэлээдгүй бас хөрөн мөнгө шаардсан таны хэлснээр бол өстой сэтгэлээ шингээж гарсан л одоо оюун ухааны музей, за шинжлэх ухааны музей гэхэд тий үнэхээр одоо бахархмаар ажлыг одоо та хийсэн байна л да. Яг музейхээр эхэндээ хүмүүс их гайхдаг байсан. Үн чинь музей биш шүү дээ. Зүгээр тоглоомын газар байж таа ч гэдэг юм. Эсвэл зарим хүмүүс нь үн чинь тоглоомын газар биш одоо илүү нөө тань мэдхүү байж таа ч гэдэг юм уу тий. Яг музейхээр нөө монголчуудын нөө нийтлэг нөө ойлголт байгаа шүү дээ. Бүх юм шилэн оргоны цаана одоо хаалтны цаана байдаг. Гар хурж болохгүй, чимээгүй байгаараа гүүж болохгүй шүү гээл тий. Шивэн жарээр ч гэдэг юм. Хүүхдийн музей бол ерөөсөө дэлхийн нийтэд эсрэгээрээ ер нь дэлхийн хүүхдийн музейн холбоо гэж байдаг. Бид нар бас энэний гишүүнээр нь ингээд бас хэлсэн явж байгаа. Дэлхийн хүүхдийн музейн холбооны одоо ураа нь болохоор hands on буюу ямар нэг юм байгаа бол заавал гар хүрэх хэрэгтэй. Энийг юм байгаа бол заавал тэр гар хурж барих хэрэгтэй гэдэг. Тэргээр бусад музейнуудын угаасаа онцлог. Тэгэхээр бид нар цаг энэ музейг анханасаа л байгуулахдаа нэгдүгээр хүүхд болгон хурж хүртэх ёстой. Тэгээд түрүүний таны хэлдэг шиг аюулгүй байх ёстой, эрүүл байх ёстой. За тэгээд бас бид нар нэг Аристотелийн хэлсэн нөгөө шинжлэх ухаан гайхширхаас эхэлнэ гэдэг шиг бид нар хүүхдүүд аль хэсгээр нь илүү гайхшруулах бай тэ гайхшруулах юмыг л ихийг бол одоо ингэж зорж энэхүү одоо хоёр музейг амбал бүтээн байгуулсан байна. Мэдээж эхлэл хэсэг дээр хөрөнгө оруулалт бол их чухал байсан баг. Яг энэ магадгүй бас гоё түүх бидний хувьд ялангуяа миний хувьд бол бид нар E-Mart-ын анхны музей маань 709 м2 талбай E-Mart-ын хамгийн том талбай дээр бүтээн байгуулалтаа ингээ хийгдээд ингээ явж байхдаа бидэрт мэдээж нэг санхүүжилт хэрэгтэй. Тэгээд ер нь Монголд байгаа арилжааны бүх банкудаар орсон. Нэг ч банк нь манай музейн төслийг бизнес гэж одоо хүлээж аваагүй. Сүүлдээ бид нар сүүлийн шатндаа яасан гэхээр найз нөхдүүдтэй хандсан. Нэлээд олон бас байгууллагууд бас бидрийг дэмжсэн одоо барилгын компанид найзууд хөтлөө энэ байшин гэж бид нар бариад төчигтэй яг нэг хийцэл нь болохоор гипсийн хийцэлтэй байх нь шүү ч гэдэг юм уу те. Ямар ч сан бид нар ингээд музейг нээгээд эхэлсэн. Музей нээгдээд бүр ингээд бүтэн цаг 2 цаг манад одоо музейн гадналд хүмүүс очрлсон. Бид нар нэг сарын дотор гэтэл 8000 9000 хүнд одоо ингэж үйлчлэгээ үзүүлж ингэж ажилласан. Тэгээд үнэхээр бидний энэ бол гоё бизнес юм байна. Нэг талаар бизнес. Гэтэ бид нар бол бизнес гэж харахаас илүүтэй би 10 жил одоо олон жилийнх нь мөрөөдлөө биелүүлсэн тэр зүйл маань гайхалтай байсан. За ингээд музей нээгдээд царын дараагаас маш олон газруудаас маш олон одоо Монголын нэртэй нэг том моолуудаас манай дээр салбараа нэгээч
нөгөө тоодгүй байсан бакууд чинь одоо тоож эхлээд урай дахин урай тий манайх одоо хамгийн болцоотой бизнесийн зээлээ танаа дараагийн салбар дээр ч өгөөч гэдэг юм те. Ингээ явсан. Тэгээд манайх хэд хэдэн банкнаас ингээд ярилцж байгаад хамгийн боломжийг саналгдсан хаан банкнаас одоо бизнесийн зээл анхудаага авч одоо яг энэ салбараа бид нар ингээд зээлийн санхүүжилт дээр хийсэн. Гэхдээ яг өнөөдөр бид нар нэгдүгээр салбар анхныхаа салбарыг одоо татан буулгаж байгаа. Ягаад гэвэл бас 20 оны 1 сарын 27-нд анхны карантин тогтоогдоод тэрнээс хойш ингээд үндсэндээ ингээд ажиллаагүй жил гарan болчихж байгаа учраас түрээслүүлж байгаа айл маань за дээрэс нь ингээд бас олон ажлын байрууд ингээд хоосон байгаад байгаа хэсэг учраас бид нар ямар ч нэг салбараа татан буулгаад музеймгээ одоо ингээд бүрэн буулгаад ингэчихэж байгаа. Тэгээд бид нар яг энэ талбайд чинь бас нэг учир дутагдaltaй юм жижиг орон зайд олон зүйлийг багтаацсан учраас уул нь ингээд одоо бид нар воркшоп гэх төрлийн хүүхдүүд пуужи хийсэн хэсэг дээр юмнууд хийлгээд байгаа. Уул нь чинь ингээд тустай өрөөн дээр тоног төхөөрөмж дээр ингээд байх хэрэгтэй. Тэгээд айлхаар ингээд олон кабинетуудтай тэр юм руугаа жинхэнэ олон улсын хүүхдийн музей, олон улсын шинжлэх ухааны музей, олон улсын сансрын музей яг тэр стандартад очсон тийм нэхэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг ийм бас одоо ингээд зорилго мөрөөдөлтөй болцол явж байна. Хамгийн их таалагдсан хэсэг яг тэр нөгөө эцэгтэйгээ гараараа бүтээл хийдэг хэсэг байна л да. Тэгэхээр тэр хэсэг дээр бас нэлээд одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэй илүү ойр дотн ажиллах, хүүхдүүдтэй одоо нөгөө машин хийх гээл ингээл хамтарсан бүтээл гаргах боломжтой юм байна шүү дээ тийм. Яг хамгийн чухал хэсэг нь тэр хэсэг байна. Ер нь миний нэг бас давуу юм нь их чухал одоо юм болохоор би нөгөө нэг ямар нэгэн газар очивол заавал нэг юм олж ирнэ гэдэг зорилгоо өртлөөд явсан нохоо хэцүүн гэдэг шиг тэгдэг. Тэгээд би Японоос бас хоёр юмтай ирсэн. Нэг нь болохоор сансрын нисгэгчийн шалгалтад одоо хүртэл ингээд манай дүү музей дээр хүүхдүүд сансрын нисгэгчийн шалгалт өгдөг хамгийн анхны. Хоёр дахь нь болохоор water rocket буюу усан пуужин. Энэ болохоор ингээд зүгээр ундааны савыг ашиглаад зориулт ийм хөөргөч байдаг. За энэ хөөргөчийг бид нар анх бол гараараа хийж исэн. Нэгсэндээ ингээд 100 г ус игээд даралт үүсгээд энэ маань ингээд дотроо устай. Тэгээд маш хатуу даралт хит болчихж байгаа даралттай болчих. Эндээс нь ноцоостж жагаад энийгээ дарангууд энийгээ төгжөө мострангууд энэ маань ерөөс ингээд бүр ингээд 50 60 бүр 100 м хүртэл ингээд бүр заримдаа бүр харагдахгүй болтол ингээд хол явдаг. Одоо хамгийн отхон бүтээл. За энэ нэг юу байгаа. Дүү бот гэдэг одоогоор яг нэрлэгдсэн байж байгаа. Гэтэ нэр үл эцсийн байдлаар гараагүй. Яг нөө музей дээрээс миний нөө ингээд дээр өрөөнд байгаа юм жижиг одоо хогнууд дундаас энэ нөхөр ингээд мэдлэлцсэн байхгүй юу. Өглөөний 7 цагт миний ажил эхэлнэ, кофе шопоос эхэлнэ, эхний уулзалт эхэлнэ, 9 цаг гэхэд би 2 дахь уулзалт, 11 цаг гэхэд би 4 дахь уулзалтан дээр байсан учраас тэр уулзалт болгон дээр би ингээд энийг нөгөө уцаараа нэг зургнуудыг аваад өдөр нөгөө цайныхан цагаар ингээд ийм нэг нөхөртэй болчлоо. Би тэр ингэж гээд өөрийнх нь нөгөө мэдрэмж сэтгэл нөгөө нэг хэр завгүй байгаа эсвэл юу одоо ингэж төлөвлөж ямар хүмүүстэй би ажил хэрэг уулзалт хийж байгаа гэдгээ энэгээр төлөөлүүлээд ингээд хийсэн чинь надад ингээд оройн ингээд маш гоё мэдрэмж төрсэн байхгүй юу. Заавал би мөнгөлөг гэж хүн биш те. Дүү бот гэж хүн миний өмнөөс ингээд яриад хүмүүс таниулаад. Тэгсэн чинь маш олон хүмүүс нэг сонирхоод наадах ч гэсэн яг гоё юм биш те. Өөргөө ингээд төлөөлүүлэх юм байна гэдэг. Тэгээ хүмүүс нөгөө чатаар холбогдоод энэс чи яач үгүй юмтай болмоор нэг юмтай болмоор байна гэдэг. Тэгээ хэд хэдэн хүмүүстэй уулзсан чинь энэ маань өөр ингээд маш гоё бас бүтээгдэхүүн дүүдүүгийн. Тэгээд давхар нөгөө гоё бизнес болох боломжтой. Тэгээд энэ ерхэд бид нар олон улсад гаргах бизнес гэж тэгж байгаа. Тэгээд энэний толгой дээр бол одоо ингээд нэг юм QR хийсэн байгаа. Уцаарыг нэг уушуулах юм бол энэ өөрийнх нь нэг Facebook групп руу орно. Явандаа бид нар толгой дээр нь чипс суулгаад ерхэд энэ маань өөр ингээд төлбөр тооцооны хэрэгсэл болоод за янз бүрийн нэг сошиаллын аппликейшнуудаар дамжигдаад хүн болгон ингээд өдөр тутмынхын нэг өдрийн тэмдэглэл юмнуудаа одоо бичих өөрийгөө төлөөлүүлэх ийм төр болж байгаа. Тэгээд түрүүний нэг хүүхдүүд өгсөн нэг бүтээлч харьцаг гэдэг тэр маань манай эхний загвар байгаа. Хамгийн эхний бүтээгдэхүүн. За хоёр дахь бүтээгдэхүүн болонгууд холограм гэдэг одоо яг бидний ард гарч байгаа. Одоо яг тэр дүрснэ гарч шүү дээ. Энэ аврах холограмыг хүүхдүүд жижиг түрүүний бор эко харьцаг ашиглаад холограм хийчихэж байгаа. Тэгээд холограм дээр нь энэ ботын энэ видео танилцуулгана гэдэг намайг дүүдүү бот гэдэг танилцуулан явчихж байгаа. Тэгээд гурав дахь бүтээгдэхүүн уг нь яг энийг хийх нөгөө одоо яг ийм өнгөтэй модон буддаг нь жижигхэн аптек нь тэгээд жижигхэн гард дэрэл нь бүх юмуд нь ингээд ороод ингээд хайрцагтаад нэг бүтээгдэхүүн болоод гарах юм. Төснөө ойлтыг хараад 3D-гээр хардаг. Тэгээд саний хайрцаг төрч жижигхэн холограм байгаа. Тэгээд тэрнээр гарах нөгөө видеоны нь багхгүй юу. Тэгээд нөгөө бүгжин дээрх нөгөө QR уншуулангууд энэ видео гараад ирнэ. Тэгэхээр хүүхдүүд утаснаасаа ингээд холограмаа шууд ажиллуулчихсан. Би амьтанд хайртай бас найз нартайгаа хамтдаа тоглох дуртай. Би анх танилцуулга эхлэхэд энэ нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн. Миний мэрэгсэн зүйл болохоор хүүхдийн туслан гэдэг. Тэгээ бид нэр Camp Mongolia гэж төслийг одоо ингээд цаасан дээр бэлэн болцсон. Инжлээс ингээд бүтээн байгуулалт нь эхлэх гэж байгаа. Энэ бол
одоо жинхэнэ олон улсын туслангийн хэв шинж стандартыг агуулсан одоо хүүхдийн туслангийн төслийг хүүхдийн туслан гэхээс илүү бас гэр бүлийн туслан байгаа. Тэгээд энэ туслангийн төслийг бид нэр Төв аймгийн Батцомбор сумын нутагт эхлүүлж байгаа. Тэгээд туслан маань дотроо 5 жижиг туслантай Space Camp-тай Space Camp гэдэг нь Монгол улсын Баатар Гүргэгчаа Баатрын нэрэмжт одоо сансрын туслан байхаар төлөвлөж байгаа. Тийм тэгээд дараагийнх нь болохоор нөө Scout-ийн туслан Scout Camp тэгээ майхантай хүүхдүүд байрлал Nomad Camp нь болохоор Монгол гэрт хүүхдүүд байрлал нэгэ тэ энэ мэтлэгээ дадал явдал тэгээд усан цэцэлт буюу аврах зам авин дээр ингэж ажиллах ийм бас нэг хөтөлбөрүүттэй ингээд нэг 5 туслангийн төслийг одоо ингэж эхлүүлэхээр явантай энэ жилийн ямар ч бид нар сансрын туслан бол Scout-ийн туслангийнхаа үйл ажиллагааг эхлүүлнэ гэж төлөвлөд ажиллаж байгаа. Бас хүмүүнлэгийн ажил нэлээдгүй хийдэг байх тий. Ер нь маш бид нар музейн дасгалбаруудаа асрамж халамжийн төвүүд янз бүрийн хүүхдүүд те ер нь тэгэл одоо ингээл энэ тентгийн хандуу цуглуулж байгаа ингээл телевизээр гарч байгаа хүмүүс ч гэсэн ингээл одоо ингээл хамгийн сүүлийн бүхэл хүмүүст ингээл бид нар дандаа нөө дүүдүү мөсийгээсэ гэж ер нь заавал яатай өгдөг. Тэгээ сүүлийн жишээхэд нөө ичдээ орон 2 төсөл дээр одоо манай дүүдүүгийн баг 3 дахь мөсийн салбар шахуу ингээд тэнцээ ингээд бид нар ингээд бүтээн байгуулалт ямар ч хүн төлбөргүйгээр хийж өгсөн. Тэгэхээр та түрүүн ярианда нэг хэлжсэн шүү дээ эцэг ихэд бахархал хүүхд тэмүүлэл гэр бүлд хайр түгээдгээ гэдэг. Тэгэхээр илүүтэйгээр бас нөгөө гэр бүлийн уур амьсгалыг энд их халуунаар бүрдүүлдэг юм болоо гэж харлаа. Бид нар ер нь дүүдүүгийн за энэ музей орчин байна уу эсвэл дүүдүүгээс явуулж байгаа нөгөө манайх нөгөө дараагийн сансрын хэсэг шиг бас сургалт явуул те. Биш нөгөө судын сургалтын өдрөө. Тэгээ тэр бүрийн Гүргэгчаа Баатрын гар үсгтэй гэрчлэгээ хүртэл авдаг хөрхөн хөтөлбөрүүд байгаа. За тэгээд цуслангийн хөтөлбөрүүд байна. За одоо энэ хийгээд байгаа бүтээгдэхүүнүүд байна. Энд дээр нөгөө нэг 3 хэгийн зарчим гэж манайх ойхоо дүүдүүгийнхэн томьёолсон 3 хэ гэдэг. Хөнгөн нэгдүгээр хөнгөн гэдэг. Хөнгөн гэдэг нь маш одоо ингээд хит ингээд бид нар академик ч гэдэг юм уу ингээд нөхцөлгөөгээ шинжилгээ ухаан ингээд том юм ярих биш. Тэгэхээр пүүжингийн шинжилгээ ухаан гэх юм те. Зүгээр л цаасар буужигээл гიშгээл хөөрөгч чинь те. Хоёр дахь нь болохоор хөгжилтэй. Энийгээ хийгээд ингээд гэр бүлээрээ ингээд ярилцаад дурсамжаа сэргээгээд багд багт ингэдэг байсан шүү дээ те. Тэгээд ад жаргалтайгаар хийх энэ зүйл. За 3 дахь нь болохоор хүртээмжтэй гэдэг. Хүртээмжтэй гэдэг нь бидний бичлэгийг юм уу эсвэл манай ингээд жижигхэн сэтгүүлийг эсвэл энэ номны тасархаа ч юм уу пуужинг яаж хийх вэ гэдэг зааврыг хин нэг хүүхэд магадгүй тэр хэрэглэгдэхүүн байхгүй ч гэсэн хараад тэрийг нөгөө ундааны саваар ингээд пуужин ичих юм байна шүү дээ. Суруулаар пуужин ичих юм байна шүү дээ. Тэрийг хараад хаа байсан одоо баян үлгээ байд юм уу аслагдсан аймаг дүүрэг сумдын нэг багш эсвэл нэг өсвөр насны хүү бага насны хүүхд тэрийг хараад орлуулад их энэ боломжийг нь бид нар нэлээд хангаж өгдөг. Дүүдүүгийн хөтөлбөрүүд дотор нь хийгдэж байгаа бүх зүйлд нь яг энэ систем ерөөсөн бүрэн шингэсэн байж байгаа. Одоо ч ингээд энэ зөвхөн энэ машин дээр ингээд аваад үцхэд энэ дээр нөгөө нэг кинетик энерги гэж юу энэ одоо ингээд машин өөхөд уралдахад ингээд өөрт нь байгаа нөө потенциал энерги ингээд байгаа хадгалагдсан. Явангууд кинетик энерги за ингээд арайд байна юм гээд маш олон зүйлийг нөгөө хүүхдүүд шинжилгээ ухааны мэдлэгээ ачиж байгаа. Дээрээс нь эн чинь нөгөө нэг хэмжээ дамжаа чин сэлсээр бол энэ болж байгаа гэсэн үг. Тийм болчих. Энээс илүү гой загваруудыг ингээд одоо энэ ном бол ерөөсө бүр супер ном байгаа. Бүр илүү одоо хэдэн зуун төрлийн загварууд гаргацсан. Ингээ ангууд нөгөө нэг математикч байж байгаа. Урлаг дизайн хэрхэн гой кул харагдуулах вэ гэдэг нь ч байж байгаа. Тэ ингээд дүүдгийн бүх юм дээр байж байгаа. Энэ ботон дээр ч гэсэн зүгээр л хаягдл зүйлсээр ингээд энэ зүйл бий болчихж байгаа учраас хязгаарлагдмал нөөцөөс нэг хязгааргүй юм бий болгож байгаа. А нөгөө талаар энийг хийснээр хүүхдүүдийн жижиг нөгөө нэг гарын булчин, жижигхэн аптеркийг барих, өрмийг ингээд тэгшхэн цоолох те, будахтаа ингээд яах эний амыг ингээд тэгшхэн гарах, энийг хагалахгүйгээр ингээд өрөмтөх гэх те. Гарын эвд уур ухаан, техникийн юмнуудад ингээд хүүхдүүд суралцж байгаа. За энэ бол ерөөсөө хязгааргүй үнц юм гэсэн үг. Тэгээ ер нь эцэгчүүдэд би хандаж хэлэхэд бол хүүхдээ илүү шинжлэх ухаанд дурлуул. Тэгээ шинжлэх ухаанд дурлах нөгөө хоёр том юмных нь нэг нь нөгөө сансар, нөгөөх нь үлэг гөрүүл гэсэн шүү дээ. Мэдээж онгоц монгоцод маш олон зүйлсүүд байгаа л да. Дурлуул хэдий ч нэ шинжлэх ухаанч суур хүмүүжлэлтэй хүүхд байна. Төдий ч нэ нөгөө нэг мухар сүсэг гэдэг зүйлсээс хол байна гэсэн үг. Одоо түрүү нөгөө нэг бөмбөг агаар дээр тогтоод байсан шүү дээ. Хүүхдүүд ингээл гайхал байсан. Та нар ч гэсэн гайхширсан байх. Маш олон эцэгчүүд энэ ягаад ингэж байна гэд ич хэд юм уу гэдэг. Яг үндэ тэр маань өөрөө Бернаулын хууль буюу онгоцыг агаар дээр хөөрөгдөг тэр хуулийг л бид нэр бөмбөгөн дээр ингэж гаргаж ирж байгаа л зарчим байгаа. Тэр ингээд бөмбөг агаар төрж байгаа гайхширсан хүүхэд арга ивэн олон судална. Одоо бол ялангуяа интернет, YouTube хүссэн газараас судлангууд энэ чинь Бернаулын хууль юм байна шүү дээ. Онгоцны даалгавч чинь юм байдаг нь яг л энэ бөмбөгний одоо ингэж тас юу шиг нэг одоо нэг тас шиг юм байна шүү дээ гэдэг л зүйлийг ингээд ойлгоно л гэсэн үг.
хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд одоо үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа, тууштай ажиллаж байгаа байгууллага яалтчгүй танай хамт олон. Тэгэхээр танай хамт олонны цаашдаа ажил амьдралд одоо хамгийн сайн бүхний хүсээрээ өнөөдөр мөн зочид хөтлөгчөөр оролцсон хүүхдүүдэд маань бас боломж олгосон танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэг өдрийг бас гайхалтай өнгөрүүлсэндээ бас баяртай байна. Тэгээд миний гэхээсээ илүүтэй бидний бий болгосон монгол хүүхдүүдтэй одоо ирээдүйн хойч үедээ урт удаан хугацаанд ингэж хамт байх дүүдүү гэж энэ одоо бяцхан модон машинаар хэлсэн бидний түүхийг бас бусдад таниулах бас өөрсдийгөө ингэж ойлгох боломж олгосонд маш их баяртай байна. Тэгээд Монголынхаа нийт хүүхдүүд за мөн ээжүүдтэй ингээд бүх хүмүүстээ нийт монголчуудаа хүүхдийн эрхийн өдөр хүүхдийн баярын мэндийг бас та бүхэндээ хүргэж байна. Удахгүй бүгдээрээ эрүүлэнхээ уулзаж дүүд хүмүүстэй ингэж уулзах эрүүлэг төвшүүлье. За баярлалаа танд. За үзэгчдээ мөрөөллийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар Монголынхаа хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан мөн олон жилийнхаа уугуул сэтгэл зүйтэй зориулж байгаа дүүдүү модон машины санаачлагч мөнх тулахтай та бүхнийг уулзаллаа. Ингээд Монголынхаа бүх сайхан хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье.